За тэгэхээр үзэгчдээ хүнсний салбарын 90 жилийн ойд зориулан бэлтгэж байгаа хүнс хэрхэн бүтдэг вэ? Нэвтрүүлгийнхээ нэвтрүүлэг үргэлжилж байна. За яг одоо Trust Trade компани мах ангилах цехийг үйл ажиллагаатай бид бүхэн танилцсахж байна. Тэгээ орж ирэхэд бол маш их одоо хувцас солихоос ахгуулаад за тэгээд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил бол маш өндөр байд юм байна тийм ээ? Тийм ээ. Ер нь бол яг манайх олон улсын стандартыг баталгаажуулалтыг аваад бол 5 дахь жилдээ явж байгаа. Тэгээд 2019 онд бол манайх FSSC 22000 стандартыг бол бас баталгаажуулалтаа авсан. Энийн өрөөнд болохоор нөгөө эрүүл ахуйн шаардлага тий орчин нөхцөл үйлдвэрлэлийн орчинд яаж ажиллах ёстой бүх одоо нөгөө эрүүл ахуйн бүхэл одоо ариутгал хариун цэвэр тий бүх юм энэ дээр хийж одоо үйлдвэртээ нэвтэрч ирдэг байна. Тэгж байж одоо нөгөө хүнстэйгээ харьцсан. Ингэж ээж эрүүл хүнс хэрэглэгчдэд хүрдэг байх нь шүү дээ тийм ээ. Заавал тэгвэл цэг рүү орох уу? За энд болохоор үндсэн үйлдвэрлэлийн маань үйл ажиллагаа явагдаж байгаа. Үйлдвэрийн одоо түүхийн эдийг хүлээн аваад тэгээд одоо гисгэх юм уу эсвэл сэврээлтийн үйл ажиллагааг явуулдаг. За тэгээд гисгэх сэврээлтэнд бол оруулсан түүхийн эдээ бол үндсэндээ бол яг энэ үйлдвэрлэлийн энэ хэсэгт болохоор манайх шулж ангилж одоо бэлтгэх байдлаар үйл ажиллагаа маань энд явагддаг гэсэн. Манайх хяналтын 5 цэгтэй. За тэр маань болохоор зэрэг түүхийн эд хүлээж авах хэсэг, хадгалах одоо сэврэх хэсэг. Тэгээд шулгаан дээр болохоор ясны өрмөг дээр мөн металл өдрүүлэгчтэй. Тэгээд одоо нөө хадгалтын энэ процессууд дээр 5 CCP авсан. Тэгээд тэрийг хяналтаа хийгээд явдаг гэсэн үг. Одоо болохоор яг махны ангилалт бол одоо энд ингэ явагдаж байна гэсэн үг. Тий. Үндсэндээ бол манайх хямны үйлдвэрийнхаа түүхийдийг үндсэн түүхийдийг бэлтгэдэг. Мөн дээрээс нь одоо олон харилцагч нарынхаа бүх одоо ресторанууд, ууд уурхайн захиалгуудаа бол яг энэ процесс дээр одоо шулж ангилж бэлтгэдэг гэсэн үг. За энд бол ингээд хавиргаа энд одоо булчингийн мах байна. Тэгээд эдрийг одоо юу юунд нь ашигладаг юм бэ одоо? За энэ болохоор манайх бас бөөрийнхийн мах гэдээ үйлдвэрлэж байгаа дээр болохоор ер нь яг өөхлөг тийм мах байх учраас цэрний мах тусны ялгаад авчихсан. Булчингоо болохоор бас рестораны зориулалтаар бол бэлтгэдэг. За үлдсэн энэ жижиглээд нэг ялгцсан байгаа нь бол үндсэнд манай хямны үйлдвэрийн түүхийн эдүүд болгож ингэж ангилдаг. За энэ хавиргаар болохоор бас ресторануудад болоод худалдаанд гэж одоо жижиглж ирчиж гаргадаг. Тэр өөхийг одоо өөхийг болохоор манайх дотооддоо ашигладаг. Мөн манай лаборатори болохоор зэрэг өөхөөр бол одоо савн хийж, шингэн савн хийж, хатуу савн бас хийж туршиж байна. Мөн дээрээс нь цаашдаа болохоор зэрэг одоо вок байдлаар одоо энэ хэрэглэх, ашиглах байдлаар манай лаборатори одоо дотооддоо өөрсдөө тийм нэр төрлөө хийгээд үйлдвэрлэлийнхаа цэвэрлэгийн хариуцлагт бол хийгээ явж байгаа. Манай одоо хамгийн эрэлттэй нэр төрлийн нэг болохоор зэрэг одоо ламбстек буюу монгол нэршлэрээ хоньны хавирган толгой гэж нэрлэж байгаа. За энэ маань болохоор маш их эрэлттэй, маш олон харилцагч нар бас нэлээд авдаг стейк хэлбэрээр авдаг учраас 30 гаруй нэр төрлөөр бол ангилж авдаг. Тэнд бас нэг тэмээний чүмэг гэж юм тийм ээ. Манайх бол тэмээ бол үйлдвэрлэлд бол шулгаан ангилгаанд бол байдаггүй. Зөвхөн ерөнхийдөө гаднаас бид нар энэ чөмгөний ясыг бол аваад манай лаборатори маань энэ тэмээний чөмөг мөн сүүлний тос этергээд бол бүтээгдэхүүнүүдийг бас хийж байгаа дотооддоо. Нийлүүлж байгаа энэ мах маань хаанаас ирж байна? Эрүүл ахуйн шаардлагыг одоо хэрхэн хангуулсан байдгийг бол. За бид нар одоо нөгөө гэрээт бэлтгэн нийлүүлэгчтэй гэдэг байгаа. Тэр маань одоо жилдээ 2 удаа дотоод аваудад хийгддэг. Манайхаас очиж одоо бэлтгэн нийлүүлэгчтэй байх ёстой шаардлагууд нь юу гэдэг те. Тэргээр нь одоо очиж одоо шалгадаг. За тэгээд шаардлага хангасан газруудаас одоо түүхийн эдүүдэд татаа авдаг. За олон улсын стандарт хүнсний аюулгүй байдлын тогтолцоо гэдэг ISO 22000 стандартыг болохоор манай 2015 оноос бол баталгаажуулалтаа авч эхэлсэн байгаа. Бидний хийж байгаа энэ бүтээгдэхүүн маань баталгаатай юм шүү, орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм шүү гэдэг одоо тэр стандартыг бид нар нөхцөлд одоо хүнсээ үйлдвэрлэж байгаа. Эндээ болвол мэдээж хамгийн гол юм юу үйлдвэрлэлийн орчин одоо маш сайн цэвэр байх хэрэгтэй. Мөн хийх гээд байгаа түүхийн эд маань нөхдөд маш сайн одоо шаардлагыг хангасан тий. Бидний зорилт өрөөд одоо шимт байдлаар нь хэрэглэгчдэд хүргэх гэсэн тасын хараа юмд бол бичсэн. За баярлалаа. Танай компани хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө хүнс хэрхэн бүтдэг вэ нэвтрүүлгээ үзэж та бүхэнд хүргэлээ. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр мах маркет компани болон Trust Trade компани махан бүтээгдэхүүнийг танилцууллаа. Та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээс бидний өргөн хэрэглээ болсон одоо махан бүтээгдэхүүн хям маань хэрхэн бүтдгийг мэдэж авсан баха. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.